Ганагийн сүгт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Есдүгээр ангийн жаахан охин байхад минь тохиолдсон явдлыг ирээ. Би хотын төвд өссөн. Манайх Оросуудын барьсан хотын төвийн хуучны 4 давхар байранд амьдардаг байлаа. Давхартаа 4 айлтай тэр байрны 4 давхарт манайх байсан юм. Хөршүүдээ их сайн таньдаг байлаа. Манай зүүн талын хаалганд цэцгээгээд өндөр гоё биетэй ганц бие настай их амьдарна. Байсгээд л амралт цэвлэлд явчихна. Тэтгэвэр нь буулаалвал яваад өгнө. Бидэнд мандрин, нандин чавга гээд янзын чихэр жимс авчирч өгдөг ёстой сайхан хүн байсан. Харин баруун хаалганд нэг албан газар байсан юм. Яг таг мэдэхгүй ч одоо удах нэ мөнгө угаадаг газар байсан юм байна даа гэж санагддаг. Манай давхрын хамгийн булангийн хаалганд болохоор манай математикийн багш амьдарна. Манайх болохоор ээж би гэсэн ам бүлтэй. Иймэрхүү амар жимэр аж төрдөг байлаа шүү дээ. Ээж хоёр маань хаяа урагшаа тавилга бараа гээд 80 ажилдаа явчихна. Тэгэх тоолонд намайг хамаатны дүүтэй зүгөрхөн. Нэг удаа ээж хоёр явдгаараа яваад би ч дүүтэйгээ үлддгээрээ үлдсэн юм. Хэд хонж байтал нэг өдөр хаанаас ч юм бүр амар өмхөн үнэртэд байх юм. Хамгийн түрүүнд хөргөгчөө залгалгүй өвлийн эдэшний хамаг маха муудахчихлаа. Ёстой алууллаа да гэж бодоод шалгалаа. Ажилдгаараа ажиллаж ил байна. Гэрт хаан ихтэй хулган өгчихсэн болов уу гэд хайлаа. Бас л биш болж таарав. Тэгээд сайн анзаарсан чинь орцноос л гараад байх юм. Тэр үед аригчин тэнүүлчингүүд орцонд хоноод шээж баачдаг байсан юм. Өмхийн үнээр манай орцныхонд бүгдд нь үнэрсэн бололтой орцондоо гараад ирчихсэн цэвэрлэгээ хийх юм болж байна. Би бас цэвэрлсэн. Тэгээд нэмэр байсангүй өмхий хангалаад жигтэйхэн гэж. Манай математикийн багш гайхаад л. Тэгсэн чинь энэ өмхийн үнэр манай хажуугийн цэцгийн эгчээс гарч байсан. Эгч рүү залгаад л байлаа. Утас авахгүй байсан. Магадгүй түүнийг сувлэлд явсан хойгуур хөргөгч хөлдөгч нэвдрээд мах өмхирч гэсэн үнэртэйд байгаа хаа л гэж утсан. Тэгээд хаалгыг нэвдэх юм боллоо. Баахан гарын үсэг зөвлүүлсэн юмдаг. Ягаад вэ гэхээр хаалгыг нэвдчихсэн болохоор эзгүй хойгуур нь гэрт нь хулгай ороод юмхан алга бол бид нар төлнөгээ зөвлүүлсэн хэрэг. Хаалгыг эвдээд орлоо. Гэтэл хөөрхий цэцгийн эгч маань унтлагынхаа орон дээр өөд болчихсон байсан. Пимбич хөөгөөд хальт босоод суучихсан юм шиг. Тийм хөөрхий эгч маань аймар гэхээс илүү өрөвдмөр харагдаж байсан да. Тэр үед одоогийн шиг мессенжер Viber байх биш. Утасны карт авч гадаадд байгаа хүн рүү залгадаг байсан штэ. Тэгээд уйлж унжаад ээж рүүгээ залгалаа. Арцгүй жасаа гээд л өнгөрсөн дөө. Цэцгийн эгчийн байрыг хамаатан садных нь хүнд хүлээлгэж өгнө гээд улсын бүртгэлээс хайгаад нэг ч хүн гарч ирээгүй. Бүр үнэхээр өрөвдмөр хорвоо дээр ор ганцаараа хүн байсан юм билээ. Тэгээд сүүхийн дараага тэр байрыг дүрээслээд мөнгөөр нь байрны урд хүүхдийн талбайд өгчүүлж хүүхдэд ээлтэй юм хийе гэж хэлсэн. Ингээд Телегачийн байрыг түрээсэлж орсон эхний айл жаахан ялах хүүхэдтэй одоогоор бол миний үеийн залуу осууд байсан. Нөхөр нь орон сууц төгчлөлтийн газар ажилладаг гээд хөдөө гадаа их явна. Шинэ хөрш игчтэй хүүхдээ салхилуулж явахад нь би их тааралдана. Юм ярин чихэр авахуулна ойр зур юмд нь туслаад нилээн ойрхон болчихлоо. Нэг өдөр байрны гадаа хүн сүү зарж байхаар нь гарч очрлож байгаад хөрш игчтэй тааралдсан. Игч надаас "Миний дүү танаахан зүгээр үү? Ээж имэн гайгүй юу?" гэж асууж байх юм. Тэгэхээр нь яасан игчээ гэсэн чинь орой болохоор л хүн уйлаад байгаа юм шиг сонсогдоод гисэн. Эмээгийн үздэг солонгос кино юм байх та гэж бодоод эмээл баахан уйлаа майлаантай кино үзээд байдаг юм гэд хэлчихлээ. Гэтэл тэр өдрөөс хойш удалгүй нэг орой эгч хүүхэдтэйгээ танаад хончгүйгээд ороод ирж байна. Би хүүхдийн тэврээд том өрөөнд ээж тэр эгчтэй галт тогоонд юм яриад сууж байлаа. Тэр хоёрын яриа тод сонсогдож байсан.
Тэгсэн чинь ихч манай байранд урд нь ямар хүн байсан болоо гэд асуусан. Ээж шууд л нэг залуухан хүүхэд байжгаад ээж авруугаа гадаад явсан гэж сийхгүй худлаа ярьдаг байгаа. Яахава нялх хүүхэдтэй хүнийг айлахгүй л гэж тэгсэн байх. Хажуу айлын ихч ээжид манай байр амар эвгүй байна. Халуун зүм мөртлөө гэрт дараал тэгснээ хүн яолоод байгаа юм шиг жимээ гарах шиг болоод эсвэл галтгооны төмбүүшгэн дотор юм хүн түчгнээд гэж ирдэг юм да. Тэдний их манай хажууд сар гаруй болоод байр авсан гэд нүгэд явсан. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Манай хажуугийн байранд орсон дараачийн хүмүүс нь хоёр оюутай охин байсан. Хөдөө гэртээ болохоор байр түрээсэлсэн нь тэр байж. Тэр хоёр найгуу архитдаг шоуддаг гарууд байлаа. Гэртээ мөнхийн залуучууд хүүхнүүд цуглуулчихна. Орцоо арх пивний шилээр дүүрчдэг байсан гээдлүүд. Эмээ маань хаяа тэр хоёртой хэрэлдэн хаяа сайндан. Иймэрхүү байсаар хэдэн сар өнгөрвөө. Нэг өдөр байрныхаа гадаа найзуудтайгаа хай тав дээр харсууны яриад сууж байсан чинь хажуугийн байранд орсон хоёрын нэг нь хүрээд ирж байна. Тэгээд "Игчийн дөө манай орсон байр сүнстэй юм уу?" гэдэг байгаа. "Аа?" гэсэн чинь "Шал угаах гээд ус тосоод карант нэхэр өөрөө хаагдчихад байна" гэж автгий. Миний дотор пал гээл цэцгээ ихч удагдсан. Яагаад гэхээр талигаа чи месийн хагалгааны эмч тэгээд дэмий хагалгааны ус гоожуулахаар хүн цус алдаж байгаа юм шиг санагдаад байдаг юм гэж ярьдаг байсан хүн. Цус ус адил болох цаг ирнэ шүү гэд бидний гадаа усаар байлтуулдаггүй ихч байж үлээ. Тэгээд л цэцгээгч бодогдсон нь тэр. Би дотроо жаахан айс хийх шиг болсон ч нөгөө түрээслэгч ихчид "Юун сүнс мүнс байх вэ" гэсэн чи заа гээл яваад өгсөн. Манайха түрээслэгч айлд ууж болохоор боллонтой цэвэр ус өгдөг байсан юм. Нэг өдөр сургууль дээрээ байж байсан чи ээж залгаад "Чи давтлагнаасаа ирэх болж байна уу? Би гармаар байна. Чи түлхүүргүй үсттэй" гэхээр нь шууд л харилаа. Ээж надтай зурж гарахтаа "Энэ хажуу айлын хоёр охин тавилгаа өөрчилж байгаа юм шиг байна. Өдөржингөө л нэг юм зөөж чирлээ. Хөлөөч ирсэн юмнууд" гэсэн. Би тоосончгүй зурагтаараа нөгөө CD гар залгаа тоглодог юм асаага туулсан. Тэгсэн хаалга төгшөж байна. Нөгөө түрээслэгч хоёр ихч нутаг яваад ирлээ гэд ааруулаг өд баллон туусаа аваад гарсан. Би үргэлжлүүлж тоглоод хэр удсан юм бүү мэд ээж хоол аваад ороод ирлээ. Тэгснэ "Чи юу ааруул идэт байгаа юм?" гэхээр нь "Хажуугийн хоёр ихч нутаг явсан гэд ааруулаг өд усаа аваад орсон" гэсэн чинь ээж "Аа" гэчгээд гинэт нэг л хажин болоод явчихсан. Тэгснэ нөгөө хоёрын хаалгыг тогшоод "Өдөр танад хүн байсан уу гэж байна." "Гүй бит хоёр түрүүхэн ирсэн" гэж нөгөө хоёр хариулсан. Ээж "Гэрт чин хүн амтан хулгай зэлгээ орж уу яаж үйж үү" гэсэн тэр хоёр шалгаж үзээд "Үгүй байна" гэсэн. Ээж хөөрхөн амтан юун мэдэгдэхгүй юм чирээд байх чимэг өдөржингөө хоос айлаа сонсчихсан байсан. 7 хоноод шахуу тэр хоёр ихчийн нэг нь манад согтоо орж ирээд ээжэд "Энэ бэр нэг л бишээ ихчээ. Ганцаараа байхаар дараад хаяа хүн хараад ч байгаа юм шиг санагдаад нартайд миний сүүдрээс гадна дахиад нэг хүний сүүдэр харагдаад шөнө болохоор том мөрөнд хүн холхиод байгаа юм шиг чимээ гарна. Байн хүн санаа алдах сонсогдоод байна" гэд баахан юм яриад байсан. Бодолгүй нөгөө их чинь нэрээд найзыгаа аваад гэртээ орсон доо. Тэр хоёр ч гэсэн нүүсэн. Тэгэл манай хажуу байранд хүн тогтоог үдээ. Сүүлдээ хоосон байдаг болсон. Тэр байрыг хоосон болсны дараахан эмээ маань ээж бит хоёрыг эзгүүд гадаа сууж байгаад цонх руу харсан чи хүн нааш цаашаа хөлхөд байгаа шиг харагдсан гэсэн. Нөгөө хоёр оюутай охины нэг нь ирчихсэн байх та гэд дөрөв давхар руу гараад харсан чи тэр байрны хаалга онгорхой байж. Эмээ "Хүн байна уу?" гэсэн чи яг талигаж цэцгийн их чи хоолоогоор "Байна" гэх шиг болсон гэсэн. Тэгэд л эмээ айгаад буцаж гараад ээж бит хоёрыг эртэл гадаа хүлээж аваад гэртээ орсон доо. Нэг удаа би ханиа түрээд хоолооны мах идэлээд бараг 3 хоног дэмэртэл алуурсан. Тэгэд арай гайгүй болоод нэг шөнө 0 орох гэд боссон чи тагтаар цэцгийн ихчийн байранд нэг юм түжгнээд байгаа чимээ сонсогдлоо. Ээжийг сэрээгээд хэлсэн чи хулгай зэлгээ орж байгаа юм байх тагээд хаалгаа нээгээд чимээж аганлаа.
Яалтчгүй л хажуу байрнаас ээж бит хоёрт миний имийг ингэж гэж тэгж гэж миний им гээд үглээд гон сонсогддог баха. Манайх ер нь тэгээд л нүүсэн дээ. Тэр байранд одоо болтол хинж байдаггүй. Цон хаалгын битүүлсэн ивэрэл байгаа. Цэцгээ эгч айлын ганц өхөн байж мис засалж гэж байсан да. Цэцгээ эгч залуудаа нөхөртөө өөрөө хагалгаа хийж угаад алдсан юм гэсэн. Тэрнээсээ хойш хүнтэй сууж хүүхэд гаргаагүй. Тэгээд л байранда хоргодож дээ гэж бодсон. Манайхыг нүүснээс хойш орцныхан лам хард үзүүлээд ном уншуулад бүтэл олоогүй гэж байсан. Хүн ер нь амьдралдаа хийх юм хийгээд үр хүүхдээ үлдээгээд явахгүй л тэгэд завсарт гацчихдаг юм шиг. Бодхоор нэрэл хэцүү. Хэрвээ танд тохиолдсон яриулах явдал байдаг бол Instagram-ын Гана ТV хаяг руу бичээрэй. Сонсогч таны явуулж буй болсон явдлуудыг хүний нэр, газрын нэр, цаг хугацааг нь өөрчилж найруулан оруулж байна. Мөн та өөрийн түүхээ кириллээр алдамадаггүй бичээд явуулвал бүр сайн байхсан. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.